За яг одоо миний ард харагдаж байгаа энэ төхөөрөмж бол боловсролын салбарын 3 асуудлыг шийдэж байгаа. Эхнийх нь анги доторх сурагчдын анхаарал сарнилт, хоёр дахь нь багш нарын хичээлийн хэрэгслийн хомсдол, гурав дахь нь болохоор цаг их авдаг төхөөрөмжүүд буюу чанарын баталгааг ухаалаг, дэлгэц, телевиз, за тэгээ бүр холбогддоггүй HDMI хүртэл биднээс ямар их цаг авдгийг та бүхэн мэдэн дээ, тэ. Тэгвэл энэ дэлгэцийг MaxHub E3 гэдэг. Тэгвэл саяны миний дурдсан 3 асуудлыг яаж жижиг хэсэгч үлдээлгүйгээр шийдэж байгаа вэ гэдгийг нь өнөөдөр танилцуулъя. Эхлээд дэлгэц 4К нагтаршалтай маш тод, жижиг үсэг нарийн диаграмыг ч тод харагдуулна. Өнгөний наривчлал нь мэргэжлийн түвшинд, өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухааны диаграм эсвэл урлагийн уран зургийг яг бодит хувилбар шиг нь харагдуулна. Мөн нүдний хамгаалалттай. Сурагчид өдөржингөө хичээл үзсэн ч гэсэн хуучны проектор телевиз дээр үздэг байсан шиг нүдэнд ачаал ирж ядраахгүй. Тэгээ мөн энэ технологи болохоор мэргэжлийн сертификатаар баталгаажуулсан байна. За мэдрэгч нь яаж ажилдаг вэ гэдэг нь их сонирхолтой. MaxHub-ийн Thinking технологи нь бичгийн хэлбэрийг байгалийн мэт болгож байгаа. Хуруу үзэг, алга гурвыг гурвууланг нь ялгаж танина. Өөрөөр хэлэх юм бол гараа тавиад бичгэд асуудалгүй гэсэн үг. Багш томьёо бичгэд тоо болгоно нь цэвэрхэн харагдана. 40 газар зэрэг бичиж болно. Өөрөөр хэлэх юм бол нэгэн зэрэг 4-5 сурагч гарч ирээд нэг бодлогын алхмуудыг бүгдээрээ зэрэг бичнэ гэсэн үг. Ээлж хүлээх шаардлагагүй. Дууны хувьд ихэнх ангиуд жижиг спикер болон эсвэл телевиз хэрэглэж байгаа. Заримдаа бүр багшийн лаптопоор сонсно. Ангийн урд талд чанга, хойно сул сонсогдно. E3 нь Skywave дууны системтэй. Энэ тод дуу гүн байсыг хослуулна. Ойрхон хүүхдүүдийн чихэнд чанга биш, гэхдээ хол сууж буй хүүхдүүдэд тод сонсогдно. Жишээ нь түүхийн бичлэг тоглоход арын сандал дээрх хүүхэд урд сууж буй хүүхэдтэй адил сонсно гэсэн үг. За дотор талын нарийн эд ангиудын мэдээллийг өгөхөд дотор 8 цөмтэй CPU ажиллаж байгаа. 8 ГБ RAM, 128 ГБ багтаамжтай. Өөрөөр хэлэх юм бол 30 мянган слайд эсвэл 200 цагийн видео хадгалж болно гэсэн үг. Хүсвэл бас нэмэлтээр 1 ТБ хүртэл өргөтгөж болно. Багш бүр өөрийн гэсэн MaxHub хаягаараа нэвтэрнэ. Ингэснээр өөрийн хичээлүүд болон аппликейшн тэмдэглэлүүдэд шууд ашиглаж чадна. Вебсайт болон PDF файл дээр шууд бичих боломжтой. Мөн Google Classroom, Google Drive гэх мэт аппууд шууд ажиллана. За жишээ нь багш гаднаас орж ирээд хаягаараа нэвтрээд Google Drive руугаа ороод сүүлд орсон хичээлээсээ шууд үргэлжлүүлээд хичээл эхлүүлэх нь л дээ. Хичээлийн өмнө слайд, видео дасгалуудыг урьдчилж нэг дор бэлтэнэ. USB хаах шаардлагагүй. Харин хичээлийн үед веб, баримт, видео гэд хаанд шууд бичиж тэмдэглэж болно. Сурагчид ч олуулаа зэрэг ажиллаж чадна. Онлайнаар бас сурагчдаа оруулж ирэх боломжтой. Харин хичээлийн дараа хичээл дээр үзсэн бүх тэмдэглэлээ хадгалаад дараа нь сурагчид тэрийг үзэж хичээлээ давтаж болно. Дэлгэц хуваалцах заримдаа толгойн өвчин болдог. MaxHub Connect үнийг маш энгийн болгосон. Лаптопоос самбар руу эсвэл самбараас лаптоп аль аль нь болно. Мөн AirPlay, Miracast, Chromecast бүгд дэмжинэ. Нэгэн зэрэг 9 төхөөрөмж хүртэл хуваалцаж жижиг цонхоор харуулна. Жишээ нь бүлэг бүр өөрийн слайдаа шууд гар утаснасаа самбар руу харуулж багш зөвшөөрөл хяналтыг төвөггүй удирдна. Сургууль бүр олон ангитай мэдээж төхөөрөмж болгоныг тус бүртэн шинжлэх хэцүү их цаг аавна. Тиймээс энэ асуудлыг pivot шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл админ хэрэглэгч рүүгээ хандаад бүх самбар дээр нэг апыг суулгах ч юм уу те эсвэл бүх самбарыг үйлдвэрийн горимд руу буцаад шилжүүлэх. За эсвэл 30 ангид нэг ап хэрэгтэй боллоо гэж бодоход тэр 30 самбар дээр 30 бүгдийг нэгэн зэрэг суулгах гэдэг ч юм уу. Ийм үйлдэлүүдийг pivot олгоно. E3 60 мянган цагийн ашиглалтын настай, 3 жилийн баталгаатай, Energy Star гэрчлэгээтэй. За нийт 3 жил ашиглахдаа нийт 1300 кВт цахилгаан хэмнэх юм байна. Энэ нэг хөргөгчийг бүтэн жил ажилуулахтай адилхан гэсэн үг. Мөн шил товч үзэг нь нэнгийн эсрэг бүрхүүлтэй. Жишээ нь энэ үзгийг олон хүүхэд өдөр бүр барьсан ч гэсэн нэнгийн тархалтыг багасгах юм байна. За MaxHub E3 бол зүгээр нэг том мэдрэгчтэй дэлгэц биш. Энэ бол ангийн төв удирдлагын систем гэсэн үг. Сургууль цаг хэмнэж анхаарлаа зөвхөн заахад төвлөрмөр байвал MaxHub-ийн E3-тай танилцаарай. Тэгэд өсвөлт нь хэлэхэд энэ сонирхолтой Монголын зах зээл дээр том нөлөө авчирч болох технологиг сүүлийн 5 жилийн турш Albios нэртэйгээр оруулж ирж байгаа Sankyo маркетингийн хамт олондоо баярлалаа. MaxHub E3 бол сүүлийн 5 жилийн турш борлуулалтаараа тэргүүлж байгаа юм байна. За манай өнөөгийн хувьд MaxHub-ийн X-Board V7 гээд яг албан байгууллагад зориулагдсан хувилбарыг нь хэрэглэдэг. За та бүхэн анзаарсан бол бид нар бүр тэрэн дээрээ тусдаа контентын төрөл гаргаад явж байгаа. Тэгвэл энэ удаа боловсролын салбарт зориулсан E3 загвартай танилцахад супер санагдлаа. Тэгээд яг хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед сургуулиуд сурагч болон багш нартай зориулж энэ технологиг нэвтрүүлэхийг хүсэх юм бол доор байгаа мэдээллийн дагуу холбогдоорой. Төлбөрийн уян хатан нөхцөл буюу хүүгүй хувааж төлөх боломжтой бас 3 жилийн баталгаат хугацаа өгөх юм байна. Мөн 1 жилийн борлуулалтын дараах үйлчилгээ дагалдах юм биш.